Сайн байцгаана уу та бүхэндээ өдрийн мэндийг хүргье. Ингээд хэдүүлээ эцсийн эцэстэй бичлэгээр явуулж байна. За тэгээд дэжтэй манайхаа season 7 сая дууссан заа юу. Бөө хэрүүл цагдаа шүүх хурал бөө юм болж энэ цаачаа. Тэгээд season 7 дээр бас одоо хэдүүлээ өмнө нь Isabella Bryce 2 тэгээд дээрэс нь нөгөө 12 настай чи хэм бэлээ Hunter Bella 2-ын талаар ярьсан штэ. Тэрнээс гадна дахиад нэг амар дүүлэн шугантай хосууд байна заяа. Тэрийг хэдүүлээ нэг 2 3 бичлэгний дараа хийнэ. За тэгээ биний хамгийн сүүлд оруулсан Макайлагийн part 2-ыг оруулж ах чинь та нар лайк дараагүй. За алцганах яг уу тэгээ өнөөдрийнхөө бичлэгээр Isabella болон Bryce хоёрын түүхийг дуусгах болно. Тэр хоёр маань юу болсон бэ гэхээр өмнөх бичлэгийг үзээгүй хүмүүс байхan бол заавалчгүй яг энэ доор гарч байгаа бичлэгийг үзчихэд энэ бичлэгийг үзээрэй. Тэгэхгүй бол ойлгохгүй шүү. Өмнө нь хэдүүлээ 7 анги ярьсан байсан заяа. Тэгэхээр тэр 7 анги дээр юу болсон бэ гэхээр тэгээ ингээд дууссан штэ нөгөө Isabella-гийн ээж нь Bryce-ийн эмээ ээж хоёртой уулзаад тэгээ хамгийн гол асуудал юу болсон бэ гэхээр Bryce Isabella-г цогцсон гэдэг хүлээн зөвшөөрөөд тэгээд уура барих сургалт илүү тийм юмд явна явахгүй гэд дууссан байгаа. За тэгээ яг энэхүү уура барихгүй гэдэг сургалтаас цааш юу болсныг хэдүүлээ олж мэдцгээе. За Isabella Bryce-ийг anger management буюу уура барих сургалтанд явбал цаашдаа харилцаагаа өргөжлүүлээ эсвэл болиё гэсэн чинь нөгөө Bryce чинь би тийм юмд явах шаардлагагүй гэж зүтгээд тэгээ Isabella бол одоо гэр бүлийнхаа төлөө юм хийж чадахгүй нэр яах вэ гэж бодоод тэр хоёр салсан байгаа. Бүр мөсөн салсан заяа. За ингээ Isabella бол нэлийн төрөх төгцсөн байгаа. Тэгээ төрөх өрөөд Isabella-гийн ээж ихч хоёр нь орохоор болдог. Тэгээ ээж нь Bryce-аас сураг байна уу ингээд юм хум бичиж гинөө гэж асуусан чинь Isabella бит хоёр мессеж бижилсэн. Би түүнтэй ингээд дахиж маргамааргүй байна. Одоо болиё гэж бичсэн чинь Bryce өөдөөс тийм үү чамд гэж хэлэхэд би бүр удаа хугацааны турш чин сэтгэлээсээ инээгээгүй байжгаад чамаас салаад инээлээ. Тэгээ бүр тэрэндээ баярлаад уйллаа гэсэн ухааны битсэн байгаа заяа. Чамгүй ах үнэхээр happy байна нэг тиймэрхүү салсандаа баяртай байна гэсэн утгатай мессеж бичсэн байна лээ. Тэгээ Isabella-гийн ээж Tasha-гийн хувьд болохоор охин нь үерхэд 5 сар болж байгаа найз залуугаас жирэмсэн болоод тэгээд цохиулаад дээрэс нь одоо муухайгаар доромжлуулаад тэгээд ядчил жирэмсэн байхдаа ингээд салж байгаа штэ. Тэгээд иймэрхүү салалтыг даван туулж агаад бол ээжийн сэтгэл маш их шархалдаг. Тэгээд Таашаа хэлж байгаа байхгүй юу? Жирэмсэн болсон нь яах вэ? Нэг муухай залууд ингэж амар доромжлуулж сэтгэлээ шархлуулах ч гэжтэй. Тэгээ энэ одоо байгаа байдлыг харах үнэхээр хэцүү байна. Тэрнээс би бол энэ хүүхдийг нь өсгөчнө гэсэн чинь Isabella одоо ингээд таны нуруунд дээр бүх юм ирж байгаа болохоор би аягүй санаа зовж байна. Гэл энэ хоёр ээж охины яриа хийдэг байхгүй юу? Ээж нь зүгээрээ ийм үед туслах гэж л ээжүүд байдаг юм гэсэн чинь Isabella та ингэж хэлж байгаа ч гэсэн намайг жирэмсэн болохоос сэргийлж олон дүрм журм гаргасан мэдтэй. Би даанч тэрний чинь одоо мөрдөж чадлаггүй жирэмсэн болчлоо гэл. Тэгэл энэ хоёр уйлал өстой баларсан юм боллоо доо гэл ер нь бол иймэрхүү яриа өрнөдөг. Bryce-ийн хувьд салснаасаа хойш амар жаргалтай байгаа. Гэтэ амар жаргалтай байгаа ч гэсэн охиныхоо төрөлтийг бол хармаар байгаа гинэ. Тэгэлж аахгүй юу. Тэгээ продюсер асуудаг байхгүй чамд ямар төлөвлөгөө байгаа гэсэн чинь үгүй яг тэ тухайн үедээ л болно доо. My daughter and get to see her come out like her first breath, her first like anything. So at this point I'm just waiting for a text or a call or Isabella-гийн ээж нь хэрвээ Bryce-ийн имлэг дээр ирүүл яах юм бэ? Бөө юм болно штэ. Гэсэн чинь Isabella тэгвэл би түүнийг шоронд оруулчихна. Цагдаа дуудаад бариад өгчнө гэж байгаа. Харилцаанд бүр ийм дээрээ тулсан байхана штэ эднэр. Тэгээ угаасаа сүүлд нөгөө эмээ ээж хоёртой нуулзаад баг зодон болох гээд нэг амар юм эвгүй нөхцөл байдалд үссэн штэ. Тэгээ тэрийгэ бодсон ч гэсэн Isabella-гийн ээж нь ер нь тэгсэн дээр шүү гэд. Төрөх өдөр болоход Bryce-ийн өвөө Papa гэж байгаа тий. Papa өнөөдөр төрнөстэй чи залгасан юм уу гэхэд Bryce би залгах шаардлагагүй. Тэр угаасаа намайг төрх өрөөнд ормоор байгааг мэдж байгаа. Тийм болохоор өөрөө залгаг. Тэгсэн имэн заяа нөгөө сүү штэ. Ямар гонхтой юм бэ? Бид хоёрыг бүтэн гэж бодож ирсэн штэ. Тэдэнд биднэрийг ингэж гомдох ямар ч шалтгаан байхгүй. Oh my god, we are so hurt. Oh my god.
Гэхдээ би энэ эмээ өвөө хоёр ерөөс ойлгодгүй. Эмээ өвөө хоёр бол хардаа манайхаа харахад бол байнгын одоо мансуурсан байгаа нь харагдаж байгаа зү. Бүр эрүүл биш. Байнгын л ингээ мансууралтай байж идэг. Өвөө нь бид яахав дээ ядаж Bryce-ыг ормоор байгааг мэдчихэл байгаа штт. Яагаад ингэж байгаа юм бол Bryce хэлж байгаа байхгүй юу? Охин маань санахгүй ч гэсэн би ингээ охиноо төрхийг хармаар байна гэсэн чи өвөө юм хоёр нь бит хоёр чамайг төрөхөд хажуучин байсан. Тэгэл бид гурав ингээл айгүй спешиал, айгүй монцгой холбоотой болсон юм штэ гэл инээлтч минэлтэл заяа. Энэ гурыг харганаа дээ тэнэг санагдаад байх юм. Хамгийн гол нь яагаад Bryce өөрөө төрүүлж алах юм хийхгүй байгаа. Амар сонирн байгаа зү. Тэд бид нарыг орохыг мэдчихэл байгаа. Яагаад залахгүй байгаа юм бол гэл хүлээгд байгаа хгүй нийт. Тэгээ өвөө эмээ энэ удаа өөртөө эхэлж холбогдох хэрэгтэй хаа. Тэгээд өрөөнд орох боломжтой эсхийг асууя. Тэгсэн чи Bryce үгүй боломж байсан бол өөртөө бичгэл байсан. Ямар ч боломж байхгүй. Дахиад бөө хэрүүл бол намны гарц. Өөртөө бүр мангар хэвэн боддог хүмүүс байгаа хгүй. Тэг хэрэггүй гэсэн чи эмээ үгүй энэ удаагийн өөр байх болно. Юу гэж хүүхэд төрж яхад хэрүүл хийж идэв. Гэт таашаа руу бичиж байгаа нь за. Тэгээ өвөө нь хэлж байгаа байхгүй юу? Isabella Bryce-ийг зүгээр л одоо ямар ч юм тэмцэлгүй буугаад өгчнө гэж бодож байгаа бол үгүй шүү. Бид хоёр түүнийг тэр өрөөнд заавал оруулна. Тэгэл амар шийдээл заяа гэдэг чинь. Тэгээ эмээ таашаа руу Bryce өрөөнд болох ямар нэгэн боломж бий юу гэ юутайж бичлээ. Өвөө нь бүр амар инээдтэй гээд байг нөгөө өмнөх дугаар дээр Bryce Palmer бол бурхнаас ивэгцэн хүүхэд мөхөд гэдээсэн штэ. Яг тэрүүгээрээ заа. Ямар хүүхэд аавгүй өсөхийг хүсэх юм бэ? Ялангуяа аав нь Bryce Palmer байхад. Ой. Яа татлаа амар инээдүрээд байна. Яа. Change their mind. Okay, what baby will not be better off with their father, especially a father like Bryce Palmer. Тэг хамгийн амарын заяа манайхан таашаагаас ямар мессеж ирдэг гэж ирээд үзээрэй та нар хөөгдөн гэж мэд гэсэн мессеж ирдэг заяа. Тэг Таашаа энэ Bryce-ийн эмигээс ийм мессеж ирсэн гэсэн чинь Isabella яагаад Bryce над руу бичихгүй байгаа юм бэ? Дандаа эмээ өг хаард нуугдаж байх юм. Тэг энэнд л бист амар дургу. Гэл хэлсэн чинь Таашаа ингээд шууд эмээрөө Bryce том болсон хүн түүний бүхсийг арчхаа бойл гэж. Тэгж бичдэг заа ёо my god зодон болох үү дээ энэ хооронд. Ёо татлаа амар нийт юм бэ. Тэгээ эмээгээс нь хариуд нь битгий намайг сүрдүүлээд бай. Don't threaten me гэд мессеж ирж байгаа хгүй. Тэгсэн чи өөдөөс нь Таашаа хэрвээ чи ямар нэгэн зүйл ихлүүлмээр санагдаад байх юм бол хүрээд ирэлтээ гэж бичдэг заа ёо. Ёо my god нээж нь Isabella-гийн ээж нь уг нь бол одоо юу гэдэм бэ? Одоо нэг хэрэг хийчвэл шоронд ороход бэлэн байгаад байгаа аахгүй өмнө нь зөндөө олон хэрэг хийцэн. Тэгээ ваа ингээд зодтолдох гээд ийм сонин өдөн хатгалт ийм бичээд байгаа юм болоо бүр. Isabella Таашаа хоёрын хувьд тодорхой ингээ хил хязгаар тавиад 50 сайхан төрчийгээд байхад энэ идэл өөртөө эхэлж өдөх юм аа. Бүр болохгүй бол шүүх цагдаа дээрээ явна гэдэг жаахгүй. Тэгсэн чинь Bryce-ийн өвөө минь болохоор Bryce зүгээр л охиныхоо амьдрал байхыг хүссэн. Тэд нар тэгүүлэхгүй байна. Bryce охиноо одоо өөршгөө юм аавгүй үсгийн зовлон битгий идлээсэ гэсэндээ хичээж байхад чинь Bryce тэгээ өөрөө хүүхдийнхээ төлөө ганц сургалтанд суужаагүй байж ээж одоо ингээд төрх өрөөнд орохоор л амар сайн болох юм шиг хичээг аашлаад ах юм. Төрх өрөөнд орохоороо сайн болчдөг юм болов уу? Яг энэ идеийн хувьд бол амар чухал юм шиг байгаа маа. Ер нь ажиглаад тахад. And when I first found out she was pregnant, she told me I was going to get to be there when the baby was born. Don't cry, Nia. Эмнэлэг рүү явах замдаа Таашаа тэр ирхэн бол би шууд 911 дуудана. Бүр болохгүй бол залуу хөгшин хоёр өвгцгийг нь болгож өгөө шорондоо орно гэдэг зэ. Тэгээ ингээ ярьжсэн чинь Isabella хажуунаас нь "Хөөе ээж та шоронд орж болохгүй шүү дээ. Та энэ хүүхдийг өсгөлцөх ёстой байгаа зү." Гэт бас нэг юм тийм муухай ашигч байгаад байгаа байхгүй Isabella. За нөгөө талд Bryce мессеж хүлээсээр л байдаг заяа. Яа тэднээс ширхэг мессеж жалгаа угаасаа л юм гэл гомдлоо. Тэгсэн чи өвөө нь Bryce бол дог чанга залуу ковбой. Яа мэрийнэттэй юм бэ яа өглөө. Гэтэл дотроо шаналж байгаа. Түүнийг харуулахыг хүсэхгүй байгаа болохоос ш. Гэл хүмүүс ингээ харахад Bryce зүгээр л ингээ залахгүй бол ингээ зүгээр л амар ингээл гэртээ ингээл байж лах санаад байгаа хгүй. Тэгэл
Хажуунаас нөгөө юм ойрлоо. Bryce бүр үнэхээр тхийг хүсэж штэ. Bryce-ийг оруулалтаа гэдэг болохоос ш. Bryce яг ямар тэгж яг чин сэтгэлээсээ хүсэж байгаагүй. Бид нэр сайн мэдэхгүй угаасаа харагдахгүй байна. Тэгээ Bryce судахгүй юу? Иймэрхүү хэцүү зүйлийг яаж даван дуултын гэл гэсэн чи имэн. Зүгээр л битгий бод. Гэл ёо амар энэттэй ёо. Тэгээ ерөөсөө энэ хэдийн имлэг рүү ингээд шууд яваад очиж зүрхүүлэхгүй байгаагийн шалтгаан нь таашаагаас айсандаа биш. Цагдаа ингээд дуудах юм бол Bryce одоо шүүх мөх хэрэг үүсгээд гол нь ингээд Bryce хүүхдийн тэтгэмж өгөх асуудал дундах гээд байгаа байхгүй юу. Тэгээ тийм болохгүй тулд л ингээд худлаа ингээд наан цаа гээ яваад байгаа юм заяа. Имлэг дээр очсон Изабелла 10 цаг өвдөөд 5 хуруур нэгдсэний дараа эпидурал хийлэгдэг. Тэгээ усаа хаглуулж нэг юм төрөх юмдаа орноо. Тэгээ эмчин орж ирээл за одоо ингээ хойлоо дүлхүү дээ. За тийхүү дээ гэж амар гой төрдөг за энэ эпидуралтэй. Тэгэд миний бодлоор Изабелла айгүй их тунтай эпидурал хийлгэсэн болов гэж бодсон. Бүр ингээл тохилцоол. Нөгөө талд Bryce ширхэг мэдээ сонсож явах хүсэлтэй заяа. Тэгээ өвөө минийх нь бодлоор Таша өөрөө 4 өөр эцгийн 4 өөр хүүхэдтэй штэ. Тэгээ тийм болохоор Bryce-ийг яг тийм гэж бодоод тах шиг байна. Bryce бол өөр хүн шүү. Тэгээ имэн одоо Bryce-ийг өрөөнд оруулаагууд нь маш их ууралж байгаа. Яагаад гэвэл хүүхэд төрж явахад Bryce хажууд нь байгаагүйд биш заяа. Bryce үүнийг хийхийг маш их хүссэн. Гэхдээ тэд нэр тэр хүслийг нь биелүүлэхгүй байгаа учраас уйлж байгаа. Манай гэр бүл яг нэг үхэл хацал үдцсэн юм шиг эсвэл одоо хүүхдийн хулгай гарсан юм шиг болчлоо. Хүүхдийн хулгай хийж ин заа юу та нар. Тэр чөтгөрийн хүүхдийн хулгай хийлээ дээ энэ хоёр. It's like there's been a death in the family, you know, or a kidnapping. Okay, there's been a kidnapping in our family. That's evil. It's unspeakable evil. Хүүхдээ ч улгаалаагүй штэ. Bryce залгаад очивол welcome л гэд түлээгээд байгаа штт. За ингээд Изабелла 40 минут дүлдэг заяа. Ингээд нэг дүлээд нөө эпидурал хийлэхийн нэг сул тал нь гэх юм бол доогуура ямарч мдэггүй болчдөг болохоор яг ямар явцтай байгаагаа өөрөө сайн мэдэхгүй. Тэгээ хэр хүчтэй дүлэх хэр хүчгүй дүлхээ мэдэхгүй ингээд нэг юм багцаалдаа л авд юм шиг байна. Тэгэхээр ингээд хитрхи одоо удаан дүлэх нэг бол одоо хүүхэд нь бүтэх эсвэл одоо юу гэдэм бэ урагдах ч юм уу тиймэрхүү асуудал их гард юм шиг байлээ. За ингээ Хейзли охин төрнөө. Bryce-ийн гэр бүлийнхаа энэ хугацаанд ингээл залбираал заяа. Тэгэл өвөө Америк нэгдсэн улсад байж ингэж хүний эрхэнд хална гэж юу байсан юм. Имэнүр ингээл яг яах гээд идэв. Тэр хоёр биднийг ямар их зовлон дунгааж байгаагаа мэддэгч болоосай гэлтгсэн чинь Bryce ээж Connie хажуунаас нь заримдаа хүмүүс мэдж байгаа ч гэсэн тоодгүй маа. Гэж мэгэл ёо татлаа. Нэмэн тэсгээ ойлоод гараа явж байгаа. Тэгэл Connie араас нь явал тайвшруулаа. Энэ явдал Bryce-ийг ямар их шархлуулах болоо гэж уйлаад байгаа за эмээ. Тэгэл эхнэрээ уйлж хахыг сонссон өвөө нь тэнд уйлж хахын сонсох ямар муухай байна гэж Bryce тэгэж хүссэн шиг чинь хүүхдээ хаяад явах залуу биш. Тэгэл сүүдээр очиод одоо хуйлж авах цаг нь болсон. Хэдүүл одоо шүүхтэлцээ гинэ. Sue, it's time to lawyer up. That's what it's time for. Lawyer up. Изабелла охиндоо Хейзли, Наташа, Sky, Stone гэдэг нэр өгдөг. Тэгээд ер нь дээжийнхаа нэрийг ингээд дунд middle name-д нь оруулчихсан. Тэгээд Bryce-ийн овгийг өгөхгүй байсан уу гэсэн чинь Изабелла тэр намайг сэдэлт хийлгэх одоо төрх өдрийг мэдчихсэн. Тэгсэн хэрнээ л огт холбоо байраагүй. Энэ өрөөнд байгаагүй. Тим юм ч өгж яах юм. Хэрвээ ингээд тэднийхэн ирэх юм бол Изабелла бол ингэж хүсэж байгаа. Тэднийхэн гэр бүлээрээ ирэх юм бол цагдаа дуудаж өгнө. Гэхдээ хэрвээ ирэхийг хүсэх юм бол Bryce ганцаараа өөртөө эхэлж холбогдох ёстой. Одоо ингээд насанд хүрсэн хүн шиг те би хүүхдтэйгээ ан дээр очих уу гэж асууна гэсэн үг. Өвөө эмээгээрээ яриулах биш. Миний бодлоор Изабелла Bryce хоёр бүр амар тэнэг хоёр байна. Bryce бүр одоо юу гэмээр юм бэ? Ерөөс өөр ингэсэн бодол байхгүй заяа. Үг хэл яриа хөрөө байхгүй. Хүнтэй ингээд яриа хөрөөгөр уулзаж чадахгүй.
Тэгээ Bryce имэн хэлж байгаа юм. Эцээс зовх хүн нь Hazley боллоо. Хүүхдийнхээ төлөө бүгдийг хийж чадах байсан аавыгаа алдлаа шүү дээ. Гэж мигэл тэгэл згсэн чи хажууд нь сууж исэн Bryce за одоо ингээд угаасаа яаж чадахгүй юм чи би явлаа. Ингээл яваад өгч байгаа. Тэгээ өвөө нь хаалтыг хийж өгөн за. Миний хүү чи хатуу чанга ирэн байгаа. Cowboy зүгээр л энийг харуулахгүй байна. Тэгсэн чи нөгөөх нь байр зэрэг байж байгаа зэрэг биеийн хилэмж мэлэмж нь бол угаасаа бүр ингээл амар төлөвшөөгүй юм байгаа зү Bryce-ыг харахад яг явж писэдэж байгаа энэ лав. Because it's gonna piss me off. There ain't nothing I can do about it. It is what it is. That's the whole thing is he can't do anything about it. Тэгээ эмнэлгээс гарахдаа Изабелла одоо би ингээ охиноо л харж хандана. Тэгэл болоо. Тэ өөрийнхөө аз жаргалыг анхаарна. Гэтэ охин маань нэгтэлтэй гэл яриад эмнэлгээс гараа явж байгаа. Ер нь бол надад жоохон худлаа санагдаад. Изабеллагийн байгаа байдал нь. Тэгсэн яасан манайхаа нийлцэн байгаа байхгүй юу? Яасан гэхээр Bryce ажилд ороод хүүхдийн мөнгө өгч эхэлсэн юм байна. Тэгээ хүүхдээ харж хамт амьдрах газар хүртэл олсон юм байна. Тэгээд буцаад нийлсэн энэ хоёр. Болж. Одоогийн байдлаар энэ хоёр чиргүүлд амьдарч байгаа. Тэгээ Bryce өдөрт 12 цаг ажилладаг юм барилгын ажил хийж мөнгөө цуглуулж байгаа гинэ. Тэгээ таашаагийн хувьд ч гэсэн одоо энэ насны хүү найз охин тэгээ болон хүүхдээ сонгоод ажил төрөл хийгээд тэтгэн тичээгээд явж байгаа учраас зөвшөөрөхөөр шийдсэн байна. Тэдний гэрээхэндээ маргаантай байсан ч гэсэн Bryce-ийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Bryce бол хүүхэдтэйгээ тэгээд энэ өөрийн гэсэн гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлээд өөрийнхөө гэрийнхэнтэйгээ зүгээр л 90 очин байсан гоёо гэж хэлдэг. За манай Bryce эцэг нэг юм ир хүн болж ах шиг байна. Bryce-ийн гэрийнхэн Hazley-г төрснөөс хойш 2 удаа уулзсан гинэ. Тэгээ эмээгийнх нь мөрөөдөл бол ерөөсөө хүүхдүүдтэйгээ гэртээ оройн хоол идэх. Яг зүгээр энгийн гэр бүл шиг. Ер нь бол Bryce бол өвөө эмээгийнхаасаа шууд нүүгээд тэгээ эхнэр хүүхдээ сонгоод тустаа гараад явцсан юм байна. Ер нь бол хоёр гэрийн хэрүүлээс холхон амьдарч байгаа гэсэн үг. Хоёр гэрийн хоорондын тийм муухай харилцаа бол яг хэвээрээ бүр ингээд хоорондоо бүр огт харьцдаггүй. За ингээд 10 сарын дараа буюу одоо Tell All гэж гардаг штэ. Тэрний оронд гарч байгаа 10 сарын дараа гэдэг анги байгаа. Тэгээ энэ хоёрын яг нийлсэн процесс нь бол ингэж явсан юм байна. Хүүхдээ сар хурж яхад заяа. Bryce тэсэлгүй ээжийнх нь гэрлөө нууцаар гитэж ороод тэгээ охиноо анхаарч исэн гинэ. Тэгэл ингээл Изабеллаг үнсэж үнгээл тэгэл энэ хүмүүс хоёр маань эвлэрсэн бах уу. Yeah, I cried and stuff. And Bryce tried to kiss me. She actually did kiss me. No, I actually didn't. Don't let her lie. I Don't let her didn't lie. kiss you. Yes, you did. I don't remember that. Yes, you did. Don't let her lie. Эмээва хоёр нь анх Hazley-г хараад үнэхээр их талархсан. Тэгээ эмээ нь хэлж байгаа хгүй би өмнө нь маш их ичмээр зүйлсийг хийсэн. Үүнийг минь Изабелла уучаасанд итгэж чадаагүй. Өвөө нь бид хийсэн зүйлээсээ маш их хичээж уучлалт гуйсан. Тэг ингээд бид хэд эвлэрсэн гинэ. За болоо. Тэгээд бүр Bryce Изабелла хоёр сүү тавьсан байгаа. Тэгээ өвөө бол амар оодгор байгаа байхгүй. Би анхнаасаа хэлсэн штэ. Bryce хийх ёстой юм а цагт нь хийн. Ир хүн болж өсгсөн гэж хэлээ үсттэй. Амар. Hazley-гийн 1 насны төрсөн өдрийг хийх тухай яриа гарахад Изабелла гуй ээжигээ урихгүй л гэж шүү. Тэг яасан бэ гэхээр ээж нь ингэсэн гинэ. Нэг бол надтай амьдр, нэг бол Bryce-тэй амьдр гэдэг сонголт өгсөн гинэ. Тэгэд Изабелла хүүхдийнхээ ирээдүг бодоод Bryce-тэй амьдрахаар амьдрнаа гэж хэлсэн чинь ээж нь за тэгвэл өөр газар очиж амьдр гэж гэрээсээ хөөсөн гэж байгаа. Миний бодлоор Изабелла амар худлаа яриад ах шиг байна. Изабелла бүр ээжигээ охиныхоо амьдралаас арчиж хайна гинэ. Изабеллагийн өнцгөр бол ямар ээж, ямар эмээ зээгээ 2 сарч хүрээгүй байхад гэрээсээ хөөд юм бэ? Түрүүчийн одоо таашаагийн бичлэг дээр энэ хэдийг харахад бол зүгээр окей байсан штэ. Тэгэхээр миний бодлоор Изабелла худлаа яриад байгаа хаа. За ингээд таашаагийн талаас бичлэг гарч эхэллэхэд таашаа бүр Изабеллатай 8 сар огт холбоо бариагүй. Яагаад гэвэл бүх зүйлд намайг буруутгаад дуустдаг болохоор одоо энэ сүү тавилт нь бүтлгүүтгээр айгүй бол дахиад намайг буруутгана. Би тгээсэй гэж хүсэхгүй байна гэж байгаа. Амар итгэлтэйгээр сүү тавилт нь бүтлгүүтнээ энэ хоёр салнаа гэж хэлдэг. За бас эвгүй. Bryce Изабелла хоёрын сүү тавьсныг сошиалал
олж мэдсэн. Гэтэ ер нь бол нэг тийм өөрт нь хамаагүй гинэ. Тэгээ Изабелла залгаад одоо хүүхдийнхаа төрсөн өдөр таныг урихгүй шүү гэж хэлгээ залгаж байгаа. Тэгээ эхлээд та ер нь яагаад намайг гэрээсээ хөөсөн гэсэн чинь Таша би хөөгөөгүй штэ. Чи намайг үл хүндэлсэн. Би ингэж дүрм тогтоосон. Брайс охинтойгоо уулзаж болно. Гэхдээ манад ирж биш. Тэгээ та гурав уулзахаар бол өөр газар очиж уулзаа. Гэсэн шаардлагыг л би тавьсан. Тэгсэн чинь чи яалаа? Брайсыг нууцаар оруулаад намайг үл хүндлээ эздээ. Тэгэхээр чин би чамайг Брайстайгаа өөр газар очиж амьдраа л гэж хэлсэн. Тэрнээс гэрээсээ хөөгөөгүй гэж байгаа. You kicked me out. I didn't kick you out. You lied to me. You disrespected me. And then you tried to turn it. You tried to make me pick between you and Bryce. I chose Bryce. Sorry, I want my kid to have a dad. And I told you he could see Hazley, but he wasn't coming to my house. You're lying. When she was living with you. Тэгсэн чи Изабелла та надаар Брайстай амьдрах эсвэл өөртөө амьдрах гэсэн сонголт хийлгүүлэхийг оролдоо бидтэй гэж байгаа заа мэдээд исэн. Амар ихтэйгээр надад ийм сонголт өгсөн гээрээдсэн чинь үгүй байгаа аахгүй зүгээр худлаа ярьжсэн байгаа аахгүй. Ээжийнхээ гаргасан дүрмийг тоохгүйгээр Брайсыг нууцаар оруулж ирснийг мэдээд хэрүүл болоод тэгэл ер нь бол имрхэн болсон байгаа аахгүй юу. За тэгээ энэ хоёр хэрэлтнэ. Изабелла ингээд би таныг ингээ хүүхдийн төрсөн өдөрт ирүүлмээргүй байна гэсэн чинь Таша би угаасаа очмооргүй байна. Чи яагаад дандаа надад буруу өгч идэв? Би бүр залхлаа. Изабелла ээжигээ санаж байгаа ч гэсэн одоо охиноо бодох ёстой. Тим хүний хажууд хүүхдээ байлгамааргүй байна. Энэ өлөгч улмал дордоод ах юм гэж ээжигээ хэлж байгаа. За ингээд ээж нь би дахиж хин нэгний амьдрал тоогдохын төлөө хичээхгүй залхаж гин. Гэт энэхүү нэвтрүүлэг манд дуустдаг юм аа. Энэ ээж охин хоёрын харилцаа бүр амар хэцүү наасан тий. Яг энэ харилцаагүй 8 сарын хугацаанд одоо ч гэсэн ээжтэйгээ харилцаагүй байгаа юм бэлээ. Тэгээ Изабелла TikTok дээр олон янзын бичлэг оруулдаг. Ээж намайг өсгөөгүй, эмээ намайг өсгсөн. Та нар одоо яг ээж бит хоёрын хооронд яг юу болж ирснийг мэдэхгүй байж бити ингэж худлаа одоо юм хүм зөхөөж ярээрэ мэрэрэ гэсэн тиймэрхүү юм зөндөө үлдээсэн. За тэгсэн чинь хариуд нь ээж нь одоо Facebook-ийн групп дээр орж ирээд тийм ээ. Тэгээ би ингээд ээжээрээ хүүхдүүдэд өсгүүлсэн. Яадгүй тухайн үед тэр нь л одоо хамгийн зөв алхам байсан юм аа. Их мэдчлэн одоо ээжтэйгээ бол нэг тийм сайн харилцаатай биш. Тэгээ хүмүүс юм хоёр талын өнцгтэй байгаа. Нэг тал нь болохоор ээжийнхэн талд ороод нэг тал нь Изабеллагийн талд орж байгаа. Тэгээ ээжийнхэн талд орж байгаа хүмүүс яасан бэ гэхээр Изабелла бол одоо анханасаа айгуу тийм манипуляц хийдэг хүнийг. Тэгээд одоо хэрэгтэй үедээ ээжигээ ашиглаад одоо Брайсыг хаяа явсан ч хаяад яваагүй ч тэнд бол хажууд нь байсан. Тэгээд Брайс ингээд өөрийгөө тоогоод Брайстай ингээд айтайхан харилцаатай болоод эренгүүтээ Брайсийн болон гэрийнхнийх нь ятгалганд ороод гэж байгаа юм заяа. Эсвэл одоо тэдний гэр бүлийнх нь хэтэрхий одоо яасан бэ таалагддаг хичээгээд гэх юм уу ээжигээ ингээд хайж гинэ. Ээжтэйгээ айгу муухай харьцаж гинэ. Ер нь л яаж байсан ээжтэйгээ ингэж харьцах ёсгүй байсан. Тэгээ Изабелла бол айгу тийм хоёр нүртэй охин байна. Гэсэн дүгнэлтээ нэг хэсэг нь хийж байгаа бол нэг хэсэг нь Изабеллаг өмөрж байгаа. Яагаад гэвэл Таша одоо хүүхдээ Изабеллаг хэтэрхий их Брайсыг үзий ядуулах гэж оролцсон. Брайс бол үнэхээр одоо бүтггүй амтан байсан ч гэсэн Изабелла Брайс хоёрын харилцааг тэнд нь орхих байсан юм а. Хэтэрхийг оролцсон. Тэгээ яг ингээ өөршгөө одоо single mom болох гэж хүүхдээ хүчилсэн. Тэгээ ер нь бол найз залуугийн одоо хүлэн зөвшөөрөх байсан юмн дээр хүлэн зөвшөөрөөгүй ингээ хатуурхаад байгаа нь бол аюу тийм утгагүй байна гэсэн нэг талын тийм үнцэг гарч ирж байгаа юм. За тэгээд Брайсийн гэр бүлийнхнийг судлаад үзсэн чинь манайхаа Брайсийн өвөө Папа 2022 онд заяа гэр бүлээ террорист байдлаар сүрдүүлсэн гэж байгаа. Тэгэхээр буу муу галт зэвсэг барьж байгаа л аалын шүү гэсэн юм шиг байгаа заяа Папа. За тэгээ миний хувьд бас одоо Изабеллагийн TikTok дээрх оруулсан бичлэгнүүдийг хараад за үнэхээр ээж охин хоёрын хооронд айгу тийм муу харилцаатай байсан болов уу гэж би бодсон. Гэхдээ яг үүндээ яг энэ сүүлийн ангиудыг үзсэн чинь надад Изабелла бол ерөөсөө таалагдсангүй. Хүмүүсийг айгу тийм үл хүндэлдэг тийм охин шиг санагдлаа. За тэгээ та бүхэн маань энэхүү Брайс Изабелла хоёрын дугаар таалагдсан гэж найдаж байна. Тэгээд дараагийн дугаараар хэдүүлээ Хантер Белла хоёрын тухайр уулзах болно.
За тэгээд лайк болон саба дараад хүлээж байгаарэ. Баяртай. I'm sorry. What? Bryce is a man's man, a cowboy. Okay, he's tough. He don't want to show it, you know. So, but it hurts.